Хятадын орчин үеийн шинжилтэй танилцъя. Монгол улсын төлөөллийн багийн Хятад улс дахь аяллаа эхний чиг болох Хөх хотын уран баримлын урлагийн музейд өнөөдөр хурц ирээд байна. Энэхүү музейд Хятад улсын 60 гаруй урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн 114 бүтээлийг үзүүлсэн байдаг. Тэгвэл яг ямар хөө бүтээлүүдийг үзүүлсэн бол хамтаар үздэцгээе. Хөх хотын уран баримлын урлагийн музей нь уран баримлын үндсэн үзэсгэлэнгийн танхим, тусгай үзэсгэлэнгийн танхим, зураачдын институт, олон үйлдэлт хурлын танхим, офис, кофе, соёлын болон бүтээл дэлгэрүүд худалдааны туслах хэсгүүдээр бүрэлдэжээ. Энэхүү музейд уламжилт баримлуудаас эхлээд технологийн мэдрэмжтэй интегратив төсөөлөл хүртэл бүх бүтээлүүд нь бүр гайхалтай байдаг. Уран баримлчдын ихэнх нь залуу хүмүүс байдаг. Эдгээр залуу уран баримлчдын зарим нь хүмүүлгийн бодит байдалд баримталж, хувийн амьд туршлага гэж тэтгэлдэг анхаарлаа хандуулдаг бол зарим нь уран баримлын морфологийн хил хязгаарыг өргөжүүлэх зорилготой байдаг юм аа.